Гадаадын боловсрол 2016 олон улсын боловсролын үзэсгэлэн. Donc effectivement, l'ambassade de France. Францын элчин сайдын яам энэ жил 2 дахь удаага олон улсын боловсролын үзэсгэлэнд оролцож байна. Бид Францын ихтэй сургуулиудын талаар сурталчлан танилцуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр би Франц улсад суралцахын 10 давуу тал гэсэн сэдвээр танилцуулга хийхээр бэлтлээ. Товчхондоо Франц улсад нийт 3500 орчим хувийн болон улсын ихтэй сургуулиуд байдаг юм. Бүх мэргэжлэр бүх шатны дээд боловсрол олгодог тул суралцах боломж маш өргөн. Үүнд англи хэл дээр явагддаг сургалтууд ч байгаа юм. Франц улс нь эдийн засгийн талаар Европ төвдөө хоёрт ордог хүчирхэг гүрний нэг бөгөөд ийм ч учраас боловсрол шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал хандуулдаг. Энэ жил Францын элчин сайдын яам 2 дахь удаага Францын ихтэй сургуульд суралцах монгол оюутнуудад тэтгэлэг олгож байгаа. Харин энэ удаа боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран 2016-аас 2017 оны хичээлийн жилд нийтдээ 10 оюутанд сургалтын тэтгэлэг зарлаж байгаа юм. Магистр эсвэл докторийн зэргийн сургалтанд суралцах оюутны хүсэлтийг хүлээн авч байна. Сургалт нь Франц хэл эсвэл англи хэл дээр байж болно. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид Франц монгол хэл дээр нийт 2% материалаа бүрдүүлэн 5 дугаар сарын 13-наас өмнө Францын элчин сайдын яамд хүргүүлээрэй. De la France aux études supérieures pour les étudiants mongols.